олон улсад хамгийн том жишээ гэх юм бол Их Британи улс саяхан 80-90-ад байгууллага ажлын 5 өдрөө 4 өдөр болгож туршилт явуулсан 6 сарын туршид. Энэ бол маш том амжилттай үр дүнд хүрсэн. Нэгт юу вэ гэхээр 5 ажлын өдрөө 4 ажлын өдөр болгоход байгууллагуудын орлого бол огт буураагүй. За сайн байцгаана уу? Happy Workplace podcast-ийн маань ээлжид нэгэн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараараа бид ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай сонирхолтой баримт фактуудыг дуртахаар бэлдэж ирсэн байгаа. За энэ удаагийн дугаарт маань сэтгэл судлаач, судалгааны менежер Бям Жаргал маань оролцож байна. Та өөрийгөө бас манай үзэгч сонсогчдод дэлгэрэнгүй танилцуулаач. Сайн байцгаана уу? Би Optimal Inmax-т судалгааны менежер хийдэг. Бям Жаргалын тэгээд үндсэн мэргэжлийн сэтгэл судлаач. Тэгээд ерөнхийдөө дандаа сэтгэл зүйн тест ашиглаад судалгаа хийж явсан. Гэмүү дандаа судалгаагаар илүү мэргэжсэн байгаа. Тэр манай үзэгчид бас төөрч маадгүй сэтгэл судлаач гэснээр судалгааны менежер гэдэг байна гэхээр сэтгэл зүйн зөвлөгөө сургалт гэхээс илүү яг сэтгэл зүйн судалгаанд илүү мэргэжсэн гэж бас ойлгож болох нь тий. За тэгэхээр шууд асуултаа асуугаад эхлэе. Ажлын байрны сэтгэл зүгээр сонь сайхан юу байна? Бидэнтэй бас сонирхолтой баримтуудыг хуваалцаач. За сонирхолтой гэх юм бол одоо нэг саяхан л пандемик өнгөрсөн шүү дээ тий. Пандемикээс хойш бол ерөөдөө байгууллагууд ажилчдынхаа сэтгэл зүйд айгүйх анхаардаг болцсон. Одоо ямар үйлчлэг авах вэ, ямар судалгаа хийх вэ гэх мэт асуултууд их тулгардаг. Тэгээ бүгдээрээ анхаарад ерөөдөө янз бүрийн үйлчлэгийг авдаг болчихсон. Гэтэ энэ нэг талаараа сайн ч гэсэн ерөөдөө туршлагагүй ч гэх юм уу иймэрхүү юмнаас болоод иймэрхүү ажилтны 3/1 нь ирж байгаа. Сэтгэл зүйн үйлчлэгийн тулд сэтгэл ханамжгүй байгаад байгаа. Тийм. Орчин үед зөвхөн одоо энэ сэтгэл зүйн асуудлаас болоод одоо илүү байгууллагаар ярих юм бол 12 тэрбум ажлын үйлдвэр алдагдаж байна гэж ярьж байгаа. Тэгээд энэ маань бол 50 сая ажлын бүтээмжтэй тэнцүү. Мөнгөн дүгээр ярих юм бол 1 триллион доллартай тэнцэж байгаа. 1 тэрлэн гэдэг бас нэлээдгүй том мөнгөнд дүн сонсогдож байна. Та усаа ярианда 12 тэрбум ажлын өдөр гэж дурдсан. Энэ болохоор одоо жилд жишээлбэл 365 хоног үү. Тэгээ энэ тоо яаж гарч ирсэн гэсэн үг үү? Хүн болгоных гэсэн үг үү? Давтамжаар. Бүтээмжийн алдагдaltaй хүмүүсийн тооны давтамжаар гэсэн үг. Тийм. За тэгвэл олон улсад бол одоо цар тахалтай холбоотойгоор сэтгэл зүйн эрүүл мэндийн байдал бол ийм болж байгаа тий. Цар тахлын дараагаас Монголд бас сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ойлголтууд нэлээд дэлгэрч хүмүүс тэр талаар мэдлэг мэдээлэлтэй болоод байгаа. Тэгвэл Монголд одоо ажил эрхэлдэг хүмүүсийн сэтгэл зүйн байдал юу ямар хөө байгаа вэ? За сая 2023 онд өнгөрсөн 23 онд бол манайх том жижиг янз бүрийн байгууллагууд 10-аад байгууллагт ерөнхийдөө судалгаа хийсэн байгаа. Тэгэд энэнийг нэгтгэсэн үр дүн гэх юм бол хамгийн түгээмэл тулгараад байгаа асуудал ажлаас хашрах хам шинж байгаа. Тэгээд 6 хүн тутмын 5 нь ажлаас хаширч эхэлж байгаагаас маш ихээр хаширцсан хүртэл ерөнхийдөө ерөнхий нэг төвшөнд хүрсэн байгаа да. Тэгэхээр эсвэргээрээ 6 хүн тутмын нэг л хэвийн гэж хэлж болохоор ийм үр дүн ажиллагдсан. Тэгэд нэмэлт бас онцгойлон анхаарах хэрэгтэй юу вэ гэхээр одоо нэг миллениум гэж үе байна шүү дээ тий. Энэ миллениал үеийнхэн болохоор ерөөдөө нийлээ хаширцсан аль хэдийн жоохон нийлээ хаширцсан хүмүүс байгаад байгаа. Нөгөө төлөөрөө Gen Z үеийнхэн ажиллаад удаагүй байгаа. Гэтэ маш хурдцтайгаар ажлаас хаширлан нэмэгдэж байгаа. Маш хурдан бас энэ бол анхаарах хэрэгтэй үзүүлэлт болоод байгаа. Тэгэхээр үзүүлэлт хүчин зүйл тус бүрээрээ үе хоорондын ялгаа бас ажиглагдаж байна гэж ойлгож болох нь тий. Таны ярьж байгаа энэ ажлаас хашрах хам шинжээс гадна өөр анхааруулжтай. За магадгүй анхаарахгүй бол эрсдэлт хүрэхгүйц тийм голлох өөр ямар үр дүнгууд танд ажиглагдсан бэ? За одоо хувь хүний сэтгэл готрол төвшөр бас ажиглагдсан. Ерөнхийдөө сэтгэл зүйн эрсдлүүд бол дангаар ганц нэгээр үүсдэггүй. Үргэлж нэгээ даавуулж нэг эрсдэл үүссэн бол нөгөө эрсдэл нь дагаал өсөх
хандлагатай байдаг. Тэгэхээр зөвхөн хаширлаа гэд хашлаа зогсохгүй ажлын байрны стресс, цаашлаа сэтгэл түгшүүр, гутрал болох эрсдэлтэй байна. Тэгэхээр таны ярианда бас дурдж байгаа сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр гэдэг энэ хоёр одоо зүйл маань бол илүүтэй хүний ерөнхий сэтгэл зүйн эрүүл мэндийн байдалтай холбогдох ойлголтууд байгаа тий. Тэгвэл яг энэ ерөнхий сэтгэл зүйн эрүүл мэндийн байдал нь хүний ажлын байран дээрээ ямар сэтгэл зүйн байдалтай байх вэ? Цаашлаад ажлын байранд дах сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг зүйлтэй хэрхэн яаж холбогдож одоо нөлөөлж байгаа вэ? За нэгт хамгийн түгээмэл нь одоо ажлын бүтээмж буурна, маш их чөлөө аавна, ажилдаа ирэхгүй хоцорно, гараас юм гарахгүй, тэгээ цаашлаад ажилласаа гарна тий. Ерөөхдөө иймэрхүү байгууллагт л маш хор хөнөөлтэй. Одоо сүүлийн үеийн судалгаагаар бол ажлаас гарах нь ерөөхдөө тухайн ажилд ингээд ер нь ингээд хурдан гарчиж байгаа шүү дээ тий. Ерөөхдөө хальшраад байх юм бол тэгээд энэ маань яг тухайн ажлын байран дээр 6-9 сарын цалинтай тэнцэх зарлага давхар гарч идэг гэсэн үр дүн байна. Тэр даганц хувь хүний ерөнхий сэтгэл зүйн мэндийн байдал, ажлын байрны сэтгэл зүйн мэндээс гадна тухайн байгууллагын үр ашиг одоо орлогот ч гэсэн нөлөөлж байгаа нь тий. За хоёулынх нь ярианы ихэнд дурдсан нэг сонирхолтой баримжиг байсан гэхээр 3 ажилтны тутмын нэг нь ажлын байрны сэтгэл зүйн мэндэд анхаарч байгаа ч гэсэн тэрэндээ сэтгэл ханамжгүй байна гэдэг нэг сонирхолтой үр дүнтэй хэлсэн тий. Тэгвэл сэтгэл ханамжтай байлгах талаас нь байгууллагууд одоо олон улсч тэр магадгүй Монголд ч тэр ямар одоо тийм төсөл хөтөлбөр дэмжих одоо үйл ажиллагаануудыг хийж байгаа вэ? Олон улсад хамгийн том жишээ гэх юм бол Их Британи улс саяхан 80-90 байгууллага ажлын 5 өдрөө 4 өдөр болгож туршилт явуулсан 6 сарын туршид. Энэ бол маш том амжилттай үр дүнд хүрсэн. Нэгт юу вэ гэхээр 5 ажлын өдрөө 4 ажлын өдөр болгоход байгууллагуудын орлого бол огт буураагүй. Эсвэргээрээ нэмэгдээ бүтээмж бол 64%-аар нэмэгдсэн. Харин хэрэггүй зардал гэх юм уу тог цахилгаан ус цаасны зардал бол 51%-аар буурсан. Өвчтөе гих чөлөө бол 62%-аар буурсан. Нэмээд одоо нэг байгууллагын сэтгэл ханамж 78%-аар өссөн. Тэгээд эдгээр байгууллагуудын маань барин 81% нь үргэлжлүүлээ 4 хоног хадгалж явнаа гэд хадгалаад явж байгаа. Тэгээд энэ маань ингээд зөвхөн 5 өдрөөс 4 өдөр болоод өмнөвшгөө байхгүй бас өөр журамтай. Зарим нэг журмуудыг хэлэх юм бол одоо бид нэр ингээд хурлын цаг төлөвлөлтөө 1 цагаар төлөвлөдөө шүү дээ тий. Тэгэхгүй ерөнхийдөө хурлаа айгу богинохон байлга гэдэг юм уу 30 минутаар төлөвлөжээ. Нэг хурал 5-аас дээш хүн орохгүй. Тэнгүүтээ нөө энэ туршилтын гол зорилго нь юу вэ? Ажлын цагийг багасгах тий. Тэгэнгүүт одоо нөө яг ажлын цаг дууссан хойно дотоод сүлжээ бол ажиллахгүй, мэйл явахгүй, цаасаа тохируулахтай. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ хөтөлбөрөөрөө ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийн нэг ойлголт болох ажил амьдралын тэнцвэртэй байдалд ч гэсэндээ хувь нэмэр оруулж байгаа гэж бас ойлгож болох нь тий. Тэгэхээр өөр ийм ямар тийм сайн жишээ жишээлбэл байх одоо ажлын 5 өдрийг 4 өдөр болгох боломжгүй тийм нөхцөл байдлууд бас биднэрт үүсэхийг үүсэхгүй тий. Тэгэхээр тэдгээрээс гадна практикт ашиглаж болох үс тийм сонирхолтой арга хөтөлбөрүүд бас байвал. Тий ажлын 5 өдрөөс 4 рүү шилжих гэхээр айгүй хүнд бууж магадгүй айгүй практик дээр ингээд айгүй хүн сонсогдоо тийм байд юм уу ч гэдэм үү тий туршиж үзмээр байх юм бол эхлээд эсвэл ажлын 4 өдөр офс дээр байгаад ажлын 1 өдрөө гэрээс ажиллах ч юм уу тийм юутай байж болно. Эсвэл одоо бүр нэг эсрэгээрээ ажлын 5 өдөр бол ажиллана. Гэтэ ажлын 8 цаг биш 6 цаг ажиллана. Энэ бол 2002 оноос хойш Швед усад хэрэгжиж байгаа. Гэтэ Швед бол тэр даяараа биш яг нөө ингээд тосгон жижиг хотууд байгаа шүү дээ тий. Зарим нэг хотууд нь ингээд тэр чигтээ ажлын 6 цаг гээд ажиллаж үтсэн тэгэнгүүт ингээд хажуухан дээр найдаг тосгон ажлын 8 цаг ажилдаг. Энэ хоёрыг харьцуулаад үзэнгүүт 6 цаг ажилдаг тосгон одоо хот маань болохоор 20-30% илүү ар жаргалтай хүмүүс байдаг гэдэг үр дүн гарсан. Тэг хүмүүс яг одоо ингээд сонсонгууд ажлын 6 цаг болгоно, ажлын 4 өдөр болгоно гэхээр бууж өгөхгүй байгаад иж магадгүй. Гэтэ энэ маань ч гэсэн анх бол айгүй шинэлэг юм байсан. Одоо ингээд тогтцсон л үзэж болцсон ч гэсэн одоо
Ford одоо Henry Ford анх ажлын ингээд 40 цагийг гаргаж ирсэн гэж яриад хүмүүс нэг муулаад идэв штэ тий. Яг үүндээ Henry Ford ингээд ажлын 40 цагийг гаргаж ирэхээс өмнө ажлын 48 цаг, 60 цаг амралтын өдөр гэж байдаг ч юм уу тий. Тэгж ажилтдаг байсан. Та бас ярьж ин л да 20% илүү аз жаргалтай байсан гэдэг. Тэгэхээр энэ аз жаргалтай байна гэдэг зүйл маань өөрөө нэг талдаа бас цэвэр сэтгэл зүйн байдлаас шалтгаалж байгаа юм шиг. Тэнгүүд яг хоногийнхоо 3/1 өнгөрөөдөг газраа буюу ажил дээрээ тухайн ажилтан өөрөө удирдлагын зүгээс магадгүй сэтгэл зүйн мэдтэд анхаардаг, дэмждэг байх юм бол тэр нь буцаагаад хүний одоо well-being гэж ярьдаг сайн сайхан байдалд нь за бүр урт хугацаанд амьдралын чанарт нь бас нөлөөлөх магадaltaй юм болов гэж би харж байна л да. Тэгэхээр танд магадгүй энэ дээр нэмэлтээр ярих өөр одоо сайн туршлагач гэдэг юм уу тийм зүйл байгаа юу? За түрүүн хэлсэнчлэн манайх нөө байгууллагын судалгаа авдаг гэдгсэн шүү дээ. Тэнгүүд эрсдэл нэгээ дагаж өсдөг гэж хэлсэн шиг эрсдэл нэгээ бас дагаж буурна. Тэгэхээр ерөнхийдөө ажлаас хаширлан буураад эхлэхээр дагаад хөв хүний одоо сэтгэл готрол түвшүүр нь буух боломжтой. Тэгээд ерөнхийдөө энэ ажлаас хашрах байдал болон сэтгэл готрол түвшүүр стресс гэдэгт ерөнхийдөө хамгийн хүчтэй нөлөөлдөг зүйлс нь бол ажил амьдралын тэнцвэр гэж байсан. Тэгээд хүмүүс нөө ажил амьдралын тэнцвэр гэтэнгүүд яг цагаан ингээд адилхан хуваагаад нэг адилхан цаг зарцуулах гэж юм уу хичээгээд идэв. Тэр бол ингээд ярингууд ингээд боломжтой юм шиг. Яг практик дээр ингээд огт боломжгүй. Тэгэхээр илүү ажил амьдралын тэнцвэр юу хэлээд байгаа вэ гэхээр миний хувьд ер нь цаашдаа одоо ер нь яригадад эхэлсэн авах сэтгэл ханамжийн тэнцвэр. Цаг нь өөрөөр байж болно. Гэтэ ингээд миний хувьд авж байгаа сэтгэл ханамж бол тэнцүү. Эсвэл аль нэг нөхдөг ч юм уу тиймэрхүү байдалтай явах. Эсвэл илүү уян хатан байдал. Тийм илүү уян хатан. Тэгээд одоо сая бол би ингээд дандаа байгууллага талаас ярьлаа шүү дээ. Байгууллагын иймэрхүү арга хэмжээ авч иж ажилтаа хамгаалсан ч гэдэм үү. Энэ дээр нэмээд хувь хүн ч гэсэн бас айгуу чухал нөлөөтэй. Хичнээн байгууллагын ялж гэсэн хувь хүн өөрөө хичээхгүй бол бас нөлөө байхгүй ч гэдэг юм уу. Нэг жишээ гэх юм бол Их Британи улсын эмнэлгийн байгууллага ажилчдаа бүгдэнд нь Headspace гэдэг бэлтгэлийн аппликейшн байдаг шүү дээ. Дадлын тэр аппликейшнийг үнэгүй хэрэглэгч болгоод аваад өгсөн. Тэнгүүд ерөнхийдөө зарим хүмүүс хэрэглээ, зарим хүмүүс хэрэглэхгүй. Тэнгүүд үр дүнд нь болохоор яг тэрхүү аппликейшнийг хэрэглээ бясалгал хийгээд явж исэн хүмүүс маань сэтгэл готрол түвшүүр нь бол буурсан үзүүлэлттэй байгаа. Давхар бас ингээд нэг офис орчиндөө ногоон ургамал тавьдаг хүмүүс илүү бас аз жаргалтай, илүү тайван гэх мэт үр дүнгууд байдаг. Тэнгүүд хүмүүс бол заавал байгууллага ногоон юу гэхгүйгээр өөрөө нэг жижигхэн цэцэг тавьж бас боломжтой байхгүй юу? Тэглгүй яхаа таны ярьж байгаатай бас санал нийлж байна. Сэтгэл зүйн өрөлмөд гэдэг нь өөрөө одоо хувь хүний яг өөрийнх нь хувийн асуудал бас нэг талтай байгаад байгаа. Тийм учраас байгууллагч тэр одоо байгууллагын зүгээс ч тэр ажилтан өөрөө ч тэр сэтгэл зүйн өрөлмөдөд анхаарч иж одоо үр дүнээс нэлээд өндөр гарнаа гэж би бол хувьдаа бодоод байгаа. За тэгээд та бас яриандаа дурдж байгаа манайх одоо дотооддоо судалгаа хийдгээ явуулдгаа гэд тэр судалгааг жишээлбэл яг яаж авдаг вэ? Одоо судалгаа авдаг юм уламжлалт нэг процесс байдаг ч тийм цаасаар авдаг ч гэдэг юм уу эсвэл одоо фокус бүлгийн ярилцлага хийдэг ч гэдэг юм уу. Энэ мэтчлэнгээр ийм одоо аргуудыг өдий хүртэл ашиглаж байгаа юу? Эсвэл үүнээс өөр илүү одоо юм дижитал ч гэдэг юм уу тийм одоо зүйл арт нь байгаа юу? Хүртээмжийн хувьд ч тэр судалгаа авах процессыг ч тэр таад маань яаж шийдэж байгаа вэ? Одоо түрүүний хэлсэн шинэ цаасаар авах ч юм уу уламжлалт судалгааны аргуудыг ер нь халж эхэлж байгаа. Үнэхээр шаардлагатай тохиолдолд бол цаасаар авах судалгаагаа бол үргэлжлүүлээд авдаг. Гэтэ ихэнх тохиолдолд аль болох онлайнаар одоо хүнд бол нэг төвөг учруулахгүй гэдэг юм уу та тий аль болох тийм байдлаар судалгаагаа аваад явж байгаа. Тэгээд манай судалгаа бас нэг талаараа юу гэхээр баталгаатай гэх юм уу? Өмнө нь дандаа туршигдсан монгол хүн дээр туршигдсан монгол хэлэн дээр баталгаатай, найдвартай гэдгийг батлагдсан судалгааны аргуудыг ашигладаг байна.
Тэгвэл бас гайхалтай тий судалгаа авах процесс бас нэг төрлийн твшилт гарч ийна гэж ойлгож болохоор юм гэж ойлгож байна. За хүний нөөцийн ажилтнуудын бас нэг асуугаасаа гэж хүсэж байгаа нэг асуулт болов уу гэж бодоод нэг асуулт асуухаар бэлдээд байна л да. Энэ маань юу гэхээр бид нар одоо байгууллагын соёл гэдэг зүйлэн талаар маш их ярьж байна тий удирдлагын удирдах арга хэв маяг харилцаач гэдэг юм уу. Тэгэхээр яг энэ байгууллагын соёл ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Ер нь нөлөөлөх боломжтой юу? Жишээлбэл бид нэр токсик ажилтан, токсик зан авиргийн сүүлийн үед нэлээх ярьж ийн аргагүй бас тренд сэдв болж ах шиг байна. Тэгэхээр энэ байгууллагын соёл өөрөө ямар байж иж ажилтны сэтгэл зүйн эрүүл мэнд доктортой байх юм бэ? Нэг талдаа. Нөгөө талдаа нэлээд удаан юм хугацаанд тогтцсон байгаа тэр байгууллагын соёлыг магадгүй орчин үетэйгээ нийлүүлээд те бид нэр ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахын тулд тэр байгууллагын соёлыг шинжлэх, буцаагаад үнэлэх тийм боломжтой юу? Нэг бол боломжтой. Бид нөгөө нэг зөвхөн сэтгэл зүйн судлаад үр дүнгийн нөхөс гадна бас байгууллагын соёлын судалгаатай хамааруулж бас судалдаг. Тэгэхээр ингээд байгууллагын соёл бол хүний одоо тухайн ажилтны сэтгэл зүйд бол нөлөөлдөг. Үүнд ингээ хамгийн хүчтэй нөлөөлдөг зүйл нь юу вэ гэхээр шууд удирдлагын харилцаа. Үүнээс гадна яг хамт олонны харилцаа бол хамгийн хүчтэй нөлөөлдөг. Тэгээд үүнээс цаашлаад цалин ажлын ачаал гэх мэт хүчин зүйлсүүд ороод явдаг. Ерөнхийдөө нэг судалгааны үр дүн онцлог ямар байна? Түүн дээрээ тулгуурлаад яг байгууллага болгон тохирох нэг арга гэж байхгүй. Тэгэнгүүт яг тухайн байгууллагын судалгааны үр дүн яг ямар гарсан. Тэн дээр нь тохируулаад яг ямар арга хэмжээг авах хэрэгтэйг нь гаргадаг байна. Зөв. Тэгэхээр маргадгүй одоо манай подкастын маань сонсогч нарт зориулаад байгууллага дээрээ ашиглаж болох үс сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих ямар нэг үйл ажиллагаа хөтөлбөрийн талаар бас та нэг нэмэлт зөвлөмжийг өгвөл те подкастынхаа төгсгөлд. Яг өмнө нь нэг сайн туршлагууд гэдэг айгу хүнд сонсогдож магадгүй л тий яг авахд яг юу вэ? Яг бодит төр болох уу гэж бодмоор тэгтээ ингээд тийм том юмнаас эхлэх гээд бол нэг шаардлага бас зарим талаар байхгүй. Жижиг зүйлсээс эхэлж болно. Ерөнхийдөө байгууллага ажилтны ерөн байгууллага намайг үнэлдэм байна, намайг чухал хүн гэж үздэм байна гэдэг нь жижиг зүйлсээр ч хүртэл мэдрэгдэж болдог. Жишээлбэл за нэг өдрийн цалинтай чөлөө өгдөг ч юм уу. Эсвэл үнэхээр одоо эмэгтэй хүмүүс чинь нэг сарда хэцүү шттэ тий. Тэр үеийн бас ингээд бодолцоод гэрээс ажиллах боломжийг өгдөг ч юм уу. Жижиг сажиг бэлэг тий. Бүр ингээд айгу том биш ч гэсэн бас ингээд нэг сэтгэл мэдрэгдэхээр урмын өгч ээж болно. Яг үнэ тий. Талархал. Ер нь жижиг зүйлсээс эхэлнэ тий. Бүр ингээд томоос нь ингээд бүр уг үнсээс нэгээд дарихасаа илүү тэр илүү хүртээмжтэйгээр тууштай байдлаар хийж гүйцэтгэх юм бол үр дүн нэлээд өндөр байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр байгууллага удирдлага ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарна гэдэг нь дан ганц тухайн хувь ажилтнанд одоо хөрөнгө оруулалт хийхээс гадна ажилтны цаана байгаа гэр бүл, ажилтны цаана байгаа зөндөө олон хүмүүст зөвхөн энэ ажлын байран дээр байх сэтгэл зүйн эрүүл мэндээр дамжуулаад нэлээд олон хөрөнгө оруулалтуудыг бас давхар хийж болох нэ. За тэгээд мөн та бүхэн ч гэсэн энэ подкастыг сонсож явах явцдаа хэрэгжүүлж болох, хийж болох сонирхолтой хөтөлбөр үйл ажиллагааны саналуудыг бас авсан гэж найдаж байна. За тэгэхээр юун түрүүнд өнөөдөр бидний урилгыг мань хүлээн авч ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийн сонин сайхан бидэнд хаваалцсанд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За мөн та бүхэн маань одоо сонсогчд маань үргэлжлүүлэн яг энэ ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хамгаалах зорилгоор ажлын байран дээр чинь хийж хэрэгжүүлдэг алхмуудын талаар бас бидэндээ хуваалцаарай гэж хүсэж байна. За тэгээд энэ удаагийн дугаараа энэ хүргээд өндөрлөе. За баяртай.